Гишүүдээ өдрийн амгалан айлтгая. Монгол улсын засгийн газраас Монгол улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулж 2025 оны 9 сарын 1-ний өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн билээ. Ирэх 2026 оны төсвийн төслийг засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөтэй уялдуулан боловсрууллаа. Төсвийн төсөл туссан тус байнгын орон эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлог арга хэмжээг дурдвал нэгдүгürt төсвийн урсгал зардлын хувьд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж төрийн албаа агчдын нийт орон тооны төлөлтийг хязгаарлахын зэрэгцээ төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулах, экспортыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт дасан зохицоход чиглэсэн арга хэмжээний зардал буюу геологийн судалгаа, эрлийн ажлын зардал, хүн амын хүнсний хэрэглээний улаан буудаа нөөц бүрдүүлэх зардал, байгаль хамгаалах, нөхөн сэргийх арга хэмжээний зардал, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, албан агчдын орлогын баталгааг сайжруулах шаардлагатай зардлыг санхүүжүүлэх, сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хэд халалт, гандуу нөхцөл зуд зэрэг байгалийн гамшигын давтамж нөлөөлөл нэмэгдэж байна. Монгол улсад 2025-аас 26 оны өвөлжилт хавралжлын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа бөгөөд болзошгүй бус гамшиг ослын осол зэргийг харгалзан засгийн газрын нөөц сан аймаг сумдын засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46-гийн 1-т эрүүгийн хууль заасны дагуу оногдуулсан торгох ял, зөрчлийн тухай хууль заасны дагуу зөрчил оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж төсөв төвлөрүүлсэн мөнгөнд дүнгийн 40-оос доошгүй хувийг дараагийн жилийн төсөв тусгаж санхүүжүүлэхээр заасан. Энэ хүрээнд урьдчилан тооцоосноор 2025 оны эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн тухай хуулийн хүрээнд төсөв төвлөрөх торгуулийн орлогын 40%-ийг орон нутгийн суурь зардал тусглаа. Ингэснээр судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололтод үндэслэж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг үр өгөөжтөөр зарцуулсны үр дүнд нийгмийн хэв журам сайжирч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэрэг зөрчлийн тоо хэмжээ буурах, иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдэх ач холбогдолтой юм а. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТБАС 2027-оос 2029 онд хийх харилцан үнэлгээнд бэлтгэх хүрээнд Монгол улс мөнгө угаах болон терроризмын санхүүжилтөд тэмцэх тогтолцооны хэрэгжилт, үр дүнтэй байдлыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд эрсдэл суурилсан хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлэх, шинэ технологи хэрэглэнээс үүдэх эрсдлийг бууруулах бодлого боловсруулах, олон улсын туршлага, техник хэрэгсэл, програм хангамжийг судлан нэвтрүүлэх, гэмт хэрэг илрүүлэх арга барилыг шинэ түвшинд хүргэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг болох ФАТБ-ийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагааны шаардах зардлыг тус 2026 оны улсын төсвийн төсөл тусглаа. Хоёрдугаарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хууль заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч сум дүүрэг, аймаг нийслэл, салбар яамдын түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системээр нийт 14.4 их найт төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт зарчим бодлогыг харгалзан эренбэлж 579 төсөл арга хэмжээнд 3 их найт 267 тэрбум төгрөг санхүүжлэхэд төсвийн төсөлд тусгасан болно. Нийт хөрөнгө оруулалтын 67% буюу 2 их найт 181 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол 33% буюу 1 их найт 85 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-оос 23 онд батлагдсан төсвийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эренблэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна. Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт бүсчилсэн хөгжил болон хувийн хөгжлийг дэмжиж бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт гамшигын эрсдлийг бууруулж үндэсний сөрөнд тесрэлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах гадаад харилцаа, хууль зүйн дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг төлөвлөлөө. Тухайлбал тус байнгын хороонд хамаарах салбар болон байгууллагууд буюу Монгол улсын ерөнхийлөгчийн багцад 500 сая төгрөг, улсын их хурлын даргын багцад 3.6 тэрбум төгрөг, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын багцад 40 тэрбум төгрөг, Монгол улсын шадар сайдын багцад 50 тэрбум төгрөг,
Монгол улсын сайд засгийн газар хэрэг газрын даргын багцад 26 тэрбум төгрөг. Монгол улсын ерөнхий аудитын багцад 2.5 тэрбум төгрөг. Сонгуулийн ерөнхий орооны даргын багцад 12.5 тэрбум төгрөг. Төрийн албаны зөвлөлийн даргын багцад 435 сая төгрөгийг тус санхүүжүүлэхээр төсвийн төсөл тусгасан. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын COP17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсөв тусгалаа. Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их найт төгрөг, нэгдсэн төсвийн суур зардал 29.6 их найт төгрөг, нэгдсэн төсвийн суур тэнцэл 2 их найт төгрөгийн ашигтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2% байж төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байна. Иймд Монгол улсын 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, Бямцах сайдад баярлалаа.